Мэдээллийн хөтөлбөр маань үргэлжилж байна. Дараагийн мэдээ маань нийгэм, гэр бүл, хүүхэд гээд нийгэмтэй холбоотой сурвалжлагууд байна. Хүн болгон хүүхдээ сайн хүн болоосоо гэж хүсдэг. Та ертөнцийг 1 настай, 5 настай, эсвэл бүр 13 настай хүүхдийн нүдээр харж чадвал хүүхэдтэй хамгийн дотны хүн болж чадна. Хүүхдээ загнаж зодож шийдэхийн оронд түүний нүдээр ертөнцийг харж ярьж зөвлөх нь хүүхдийн хүмүүжлийн хамгийн эерэг арга юм а. Дэлхийд даяар энэ өдрийг хүүхдийг шийтгэх, нэр хүндийг нь гутаахыг даслан зогсоох өдөр болгон тэмдэглэдэг. Хүүхдийг зодод загнаж муугаар гутаанд оромжлохын оронд та хүүхдэд эерэг аргаар хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд бүгдийг зөвшөөрж дураар нь дургуулна гэсэн үг шээ. Харин ч бусдын үгийг сонсдог, зөвшөлдсөн ярилцаж чаддаг, эерэг хандлагатай, хариуцлагатай нэгэн болгохын төлөө өөрийн үйлдэлээр үлгэрлэн чиглүүлнэ гэсэн үг юм а. Монгол хүн бол хүүхдээ одоо хүмүүжүүлэхдээ үлгэрлэлтэй сургаал үгээ хайрлж ингэж л хүмүүжүүлдэг. Тэр жишгээр л явах. Ер нь эсэргүүцэж чинь. Гэхдээ би бол хаяас нэг тийм юм байдаг шүү дээ. Зөвшөөрөхгүй. Тэгээд алхахаар хүүхдийг их сайхан ер нь юу хэмдэ эхэлж нэг одоо чинь хүсэж байгаа юм хүмүүс байнга биелүүлж яхахыг ер нь тийм их байхыг хүсэж байна. Хүүхдийг ивэх сан хүүхдийн бие махбодын эсрэг шийтгэл болон гутаанд оромжсон аливаа харилцааг хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг. Томчуудад хүүхдийн хүчирхийлэлд зодод загнах зэрэг хүчирхийллийн аргуудыг баггүй хэрэгэлдэг. Хүүхэд зодод загнах үедээ өвдөл чаналлыг хурдан дуусгах гэсэндээ дуулууртай усан дөр үзүүлдэг. Үнэхээр болохгүй зүйл хийснээ гэмшин ухаардгүй байна. Хүүхдийг зодод загнаснаар тэдний буруу үйлдэлийг тэрхэн үедээ л боловч чадхаас удаан хугацааны сайн үр дүнд хизээж хүрэгдгүй байна. Энд бол хүүхдийг зодож шийдгээ залганы хамт үзүүлснээр сайн боллоо, эерэг хүн болж хүмүүжж जैन, сайн хүн болж төлөвчлөө гэсэн тийм одоо дүгнэлт ерөөсөө байдаггүй. Та бүхэн ч гэсэн бод аавдаа алгадуулаад тийм ээ, аавны алганы хамтыг үзчихэд одоо тэр үедээ баярлаад ямар сайхан юм бэ гэд бодож исэн аав ээж байдаггүй. Тийм ээ, өөрийнхөө хүүхдээсэн одоо үе бодоор зодол загнууснараа сайхан байсан уу гэдгээ бас эргээс нэг санаарай тийм ээ. Хүүхдийг зодож шийдэхийн эсрэг дэлхийн өдрийг манай улс энэ жил 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөж байна. Хүүхдүүдээ бигтэй зодоосоо гэж хүсэж байна. Тэгээд манай ангид бол нэг хүүхдүүдийг зодоод байдаг хүн байхгүй. Гэхдээ бас надын таньдгүй, найзалдгүй, одоо мэддэггүй хүмүүсийн эцэг их нь бас зодож магадгүй. Гэхдээ хүүхдүүдээ бигтэй зодоосоо гэж хэлж байна. Хүүхдээ хайрлаж халамжлаарай гэж. Эцэг эхчүүдтэй хэлэхэд хүүхдүүдээ бигтэй зодооч. Яаггүй хүүхдүүд чинь та нарын хайртай хүүхэд шүү. Алгал гар өрхгүүдийг зүйл хайлтгах гэж бодож байна. Энэ өдрийг дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхдтэйгээ хэрхэн харьцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргцүүлэн бодож, мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцахыг уриалан өнгөрүүлж байна. Сонирхолтой сурвалжлага байна. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт эмийн зохистой хэрэглээний талаар хичээл ороход тусгагдсан байдаг байна. Өнөөдөр сургуулиуд энэ хичээлийн талаар гарын авлага, цомог зэрэг сургалтын материалтай болсон байна. 2004 оноос ерөнхий боловсролын дунд сургуулиудад эрүүл мэндийн хичээл зааж эхэлсэн байна. Харин 2008 оноос эмийн зохистой хэрэглээний тухай эрүүл мэндийн хичээл заадаг болжээ. Сүүлийн үед ард иргэдийн дунд эмийг зөв хэрэглэх дадал зуршил алдагдаж байгаа. Иргэдийн хүүхэд байх насны эхлээд эмийг зөв хэрэглэдэг болгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрт эмийн зохистой хэрэглээний тухай хичээл оруулж явахаар болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар маань тэр болгон те анагаах ухааны мэдлэгтэй хүмүүс бас биш хэдийгээр тэд нэр заа харган маш сайн байлаа ч гэсэн тэднэрт гарын авлага дутагдаад байгаа юм байна гэдгийг бид нэр судалгааны явцад бол олж мэдсэн байгаа. Тэгээд ерөнхий боловсролын сургуулийн одоо багш нарт гарын авлага олох үүднээс заа харган хувьд бол багш нар маань өөрсдийнхээ арга барилаар ингээд явж боломжтой. Эм гэдэг юу вэ гэдэг анхны ойлголтын өгөх зорилготой буруу хэрэглэл ямар хор өршөлттэй яагаад эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Жоргүй эмийг иргэн хүн өөрөө өөртөө яаж зөв хэрэглэх вэ гэдэгт энэ хичээлийн гарын авлага хариулт өгөх юм а. Энэхүү гарын авлага нь ерөнхий боловсролын сургуулийн 4-р ангид эмийн тухай ойлголт, харин 5-р ангид эмийг хэрэглэх арга, 7-р ангид эмийн зохистой хэрэглээ гэсэн сэдвээр орохоор гарын авлагад тусгагдсан байна. Эмийн зохистой хэрэглээг хүүхэд ахуй цагаас нь сургалтын хөтөлбөрт нь оруулж сургах тал дээр анхаарч байгаа. Түүнээс гадна бид ард иргэдийнхээ эрүүл мэндийг боловсруулах чиглэлээр эрүүл мэнд эрхэм баян гэсэн цуврал сургалтын материалуудыг бэлдэж байгаа. Энэ иргэд маань эрүүл мэндийн боловсралтай болж эрүүл мэндэд хариуцлагатай хандвал одоо эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тийм боломжууд нээгднэ гэдэг утгаараа өнөөдөр одоо боловсролын яамда тухайн ангиудад хичээл орох багш нарт нь зориулсан CD-г одоо гардуулж өгч байгаамаа.
За нийтдээ манай улсад 2000 орчим эм улсын бүртгэл бүртгэгдсэн байдаг байна. За үүний 70-80% жороор олгох эм байдаг байна. Жоргүй олгох, өвчин намдах, халуун бууруулах гээд гадуур хэрэглэгдэх зарим эмүүд жоргүйгээр олгохоор улсын бүртгэл бүртгэгдсэн байдаг байна. Нийт улсын хэмжээнд 1000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг байна.